Би бол Баянзүрх дүүргийн 6 дугаар хорны иргэн Батэрдны мөнх болдог ч хүн байна. За өнөөдөр энэ хийгдэж байгаа энэ хийгээд эхэлсэн асуудал бол ер нь Монгол хүн болгонд хүрэх ёстой ийм асуудал болчиход байна. Бүгдээрээ энэ зүрх сэтгэлдээ Монгол хүн болгон санаа зовх асуудал болчиход байна. Энэ Монгол Улаанбаатар хотод ганц нийслэл байгаа энэ ганц ногоон байгууламж байгаа. Тэрийг бид нар эргээд ингээд зам тайвна одоо энэ ямар нэг асуудлаар нөхөн сэргэн гэсэн асар их тийм маргаан хилцлийн жумд орж ил доо. Тэгэхээр өнөөгийн байгаа байдал дээр бид нар ингээд хийсэн юм дүгнээд үсэх юм бол энийг нөхөн сэргийх ямарч боломжгүй юм аа. Энийг мөнгөөр тэгж ямар нэгэн байдлаар ингэж мөнгөтэй харьцуулж шийдэх асуудал биш вэ? Нэгдүгээрт. Хоёрдугаарт гэх юм бол энэ их санхүүжилтээр өнөөдөр Монгол улсын байдал ямар байгаа вэ, тийм ээ? Энэ их мөнгөөр ингэж эмчнэр юу гэдгийг багш нар энэ усуудынхаа цалинд итгэмж дээр нь ахуулаад энэ оюутан залуусыг гадагшаа дотгоч явуулж жинхэнэ Монгол улсыг хөгжил зориулах энэ хэмжээний мөнгийг ингээд ямар ч үр дүнгүй энэ төгжрөл яг үндэ ямар ч бууруулах тийм боломжгүй юм руу ингээд аваачиж хийгээд одоо бидний харж байгаагаар маш энэ үр дүнгүй дээрэс нь байгаливчтай ингээд сүйтгэсэн ийм асуудал болж байгаад бүгдээрээ ингээд Монгол хүн болгон одоо зүрх сэтгэлдээ хүн болгон оролцох хэрэгтэй байна. Ингээд нэгт хэрэгтэй байна. Энэ одоо ийм асуудал үүсэнд тийм байдалтай байна тий. За